гайхамшигтай дарга нууцаар Мэйд гинүү. Аясава Мисаки бол хөвгүүд ихтэй Сейка ахлах сургуулийн хатуу айдас төрүүлэн сурагчдын зөвлөлийн дарга. Тэр охтыг хамгаалахын тулд юу ч хийхээс ч босхгүй. Гэхдээ түүнд нэг том нус бий. Мисаки хичээлээ тараад Мэйд кафенд ажилладаг. Тэрийг сургуулийнх нь мэдвэл түүний нэр хүнд сүрэх болно. Нэг өдөр сургуулийн хамгийн царайлаг алтартай хөвгүүн Үсүй Такуми самсгүйгээр түүний ажилладаг кафед орж ирэн Мисакиг Мэйд хувцастай байхад нь харчихдаг. Хамгийн балай нь тэр өдөр Мисаки Үсүйг нэг охины сэтгэлийг шахлуулан уйлуулсанд нь уурлан зэмлсэн байдаг. Одоо түүний нууцыг мэддэг царийн ганц хүн бол яг тэр зэмлсэн залуу. Ичиж сандарсан Мисаки Үсүйгээс нууцыг нь хадгалахыг гуйдаг. Гэвч Үсүй түүнийг илчилхийн оронд улам сонирхож эхэлдэг. Мисакиг өдөж туслаж кафенд нь байнга ирнэ. Шантаач мэд тэхэлсэн энэ харилцаа өө зүйл болж хүрэх болов. Фуживара Хирогийн мангагаас сэдвэлсэн Кайчого Мэйд-сама араасаро нууц шүү. Үсүй Мисакиг зөвхөн өөрийнх нь Мэйд байгаасай гэж хүсдэг. Өдөр бүр нэг аним.